Манай улсын ерөнхийлөгчийн энэтхэг улсад хийж байгаа энэ удаагийн төрийн айлчил өргөн бүрэлдэхүүнтэй, өргөн цар хүрээтэй маш их тийм үр дүнтэй айлчил болж байна. Тэгээ энэ хүү айлчлалын бас ийм амжилттай сайхан болж байгаа гол шалтгаан нь манай хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны дипломат харилцаа тогтоосон 70 жилийн түүх, стратегийн түнш басна 10 жилийн түүх. За үүнээс гадна манай хоёр улсын хооронд бол анх хэлхийн холбоо тогтоосон бол Хүннүгийн үеэс гэж ярьдаг. Тэгэхээр үнэн эртний ийм түүхтэй, үнэн эртний хэлхийн холбоотой ийм хоёр улсын хувьд дээрэс нь манай улсын 3 дахь хөрш зүүн Аз, өмнөд Аз болон энэтхэг номхон далайн бүс нутагдах манай улсын итгэл тос түнш 3 дахь хөрш гэдгээрээ энэтхэг улстай манай улс бол нэн ойрхон харилцаатай. Үүнээсээ гадна бас бусад улс орнуудтай хөгжүүлэх харилцаанаас ялгардаг нэг зүйл нь тэгэхээр оюун санааны хөршүүд гэж боддог. Тэгээ энэ оюун санааны хөрш гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр үнэн эртний түүхтэй энэ түүхээрээ, соёл иргэншлээрээ, за мөн энэ шашин шүтлгээрээ оюун санааны хувьд ингэж их ойрхон холбогддог улс учраас манай хоёр улсын хооронд бол ийм сайхан ойрхон найрсаг харилцаа байдаг. За энэ бол энэ айлчлалын үеэр тод мэдэгдэж байна. Энэхүү айлчлалын хүрээнд зөвхөн нийгмийн эдийн засаг, улс төр дипломатын шугамар хоорондоо ойрхон харилцаа зогсохгүй, хууль тогтоогчдын хооронд, парламент хоорондын харилцаа гэсэн чухал гэдгийг онцолж, манай улсын зүгээс энэтхэг Монголын манай улсын хурал дахь найрамдлын бүлгийг бий болгосныг онцлоод айлын талд бас энэтхэг Монголын найрамдлын бүлэг танай парламентд бас байх нь зүйтэй гэдэг саналыг бол дэвшүүлсэн байсныг энэ айлчлалын хүрээнд бол ойрын хугацаанд энэтхэгийн парламентд Монгол энэтхэгийн найрамдлын бүлэг бас бий болно гэдгийг бас онцлон тэмдэглэж байна. Энэхүү айлчлалын гол үр дүнгууд бол мэдээж олон улсын хэмжээнд олон улсын эрх зүйн дагуу хоорондоо байгуулсан эрх зүйн баримтчгүүдэд тодорхойлогддог. Тэгээ нийтдээ 10 гаруй баримтчиг зурлаа. Хамгийн гол нь бол мэдээж хамтарсан мэдээлэл стратегийн түнш орнуудын хувьд хоёр улс хоорондоо харилцаад ирээдүйн ойрын 10 жилдээ ямар ажил хийх юм, ямар чиглэлээр хамтарч ажиллах гэдгийг маш тодорхой нарийвчлан тодорхойлсон. Энийг хамтран олон улсын хэмжээнд тунхагласан ийм тунхаглалыг гаргасан бол хамгийн том үр дүн. Мөн Нарендра Моди ерөнхий сайдын хэлсэнчлэн бас манай улсын ард түмний хоорондоо илүү ойрхон харилцаатай байж солилцоо илүү өргөжж, аялал жуулчлал хөгжиж, оюутан залууч гэсэн бие биенээ таньж мэдэх ирээдүйн хоёр улсын харилцааны гүр болох иргэд залуу үе шинээр үүсэх ёстой. Ингэжээж манай стратегийн түншлэл илүү үр дүнтэй, илүү амьд, илүү бүх хоёр орныхоо ард иргэдэд өргөж өгсөн ийм харилцаа болно гэдэг дээр хоёр улсын ерөнхий сайд болон ерөнхийлөгч нар санал нэгдэж хамтарсан мэдээлэлтэй тусгалаа гэрээ хэлцээрчсэн ийм тусгалтаа явуулж байна. Тэгээд зөвхөн дээд түвшиндөө биш бас орон нутгийн түвшин ч гэсэн бас их ойрхон харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлэх ийм үр дүнгууд гарсан өргөжтэй айлчлал болж байна гэж бодож байна.